лотерей Монголд үндэсний лотерей. Сайн байцгаана үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе. Өнөөдөр монголчууд бид бүхэн үзэгч та бүхэн ялангуяа азтан болно гэдэгт би итгэлтэй байна. Азийн нэгээр та бүхнийг эвээх болтгоо гэсэн өрөөлөөр өнөөдрийнхээ дугаарыг эхэлье. За бүгдөө дөрөвдөгийнхэн тоглолтод анхаарал хандуулцгаая. За дөрөвдөгийн тоглолтыг та бүхэн очихон бас тайлбарыг өнөөдөр шинээр бас мэдрүүлгээ үзэж байгаа хүмүүс байх юм та бүхэнд очихон тайлбар өгье. За дөрөвдөө бол тэгээс хэсгийн хооронд та бүхэн дөрвөн тоо сонгох хэрэгтэй байгаа. За тэгвэл тэргүй дөрвөн тоо тань та нэг тасалбараар хэдэн ч төлөөр оролцож болно. 500, 600, 1000, 2000, 5000, 100000, 20000 тэдээр ч оролцож болно. За тийм гагцхүү тэргүй оролцож байгаа тоо тань энэхүү 3 машин дээр аль нэгэн машин дээр таарлаа гэхэд таны 20,000-аар хэрвээ оролцсон бол та 3 сарын хонжгийн машин дээр таарах юм бол 2,500,000 төгрөг олж боломжтой болох жишээ нь. Жишээ 500-аар 20,000 төгрөгөөр та бүхэн 500 3 сарын хонжгийн дээр таараа 500-аар үржүүлэх юм бол та сая төгрөгийн азтан болох жишээ нь. Тэгэхээр боломж бол та бүхэнд байгаа. За азийн дугаарууд маань гарч ирлээ. 3 дугаар зэний хонжгийн машин дээр бүгд анхаарал хандуулцгаая. 5188 5188 ингээд таны боцоод 500 төгрөг үржигдэж байна. 5188 5188. За тэгвэл 2 дугаар зэргийн хонжуур дээр бүгд анхаарал хандуулцгаая. 8523 8523 ингээд та боцоогоо 1000 дахин үржүүлж байна. За тэгвэл 1-р зэргийн хонжуур дээр 3391 3391 3391 ингээд та боцоогоо 2000 дахин үржүүлж байна 1-р зэргийн хонжуур дээр. За өргөжлүүдэд 6-гийн тоглолтонд бүгд анхаарлаа хандуулцгаая. Тэгэлсийн хооронд 6 тоо таавд сонсон байх ёстой. За 6-гийн тоглолтоо эхлүүлцгээе бүгдээрээ. 50 сая төгрөгийн хонжгийн сантай 6-гийн тоглолт тэгэлсийн хооронд та бүхэн 6 тоо сонгох ёстой байгаа. Энэхүү азийн 6 тоо тань энд яг энэ дарааллын дагуу таны бүгэлсэн тоон дарааллын дагуу энд гарч ирэх юм бол та 50 сая төгрөгийн азтан болно. За магадгүй таны 5 тоо таарах юм бол та сая 500 төгрөгийн азтан болно. 4 тоо таарах юм бол 150,000 төгрөгийн азтан болно. 3 тоо таарах юм бол 15,000 төгрөгийн азтан болно. 2 тоо таарах юм бол 1,500 төгрөгийн азтан болох юм аа. За 5 тэг 1,500 төгрөгийн азтангууд бол тодорхойлсон гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл 1,500, 15,000, 150,000 төгрөгийн азтангууд бол өдөр болгон маш олноор тодорч байдаг. Үндэсний дотроо нэвтрүүлэг маань их өгөөжтэй нэвтрүүлгээ 5 тэг 6 гэсэн тоо гарч ирлээ. 3 тоо ингээд 15,000 төгрөгийн азтангууд тодорч байна. 5 тэг 6. За өнөөдөр та бүхэн үндэсний дотроо нэвтрүүлгээ 20 дугаар сүүлдээр үзэн суугаа тасалбараа хараад атган суугаа байх гэр бүлээрээ бүгд залбиран суугаа байх гэдэгт итгэж байна. 4 дахь тоо 2-ын тоо 150,000 төгрөгийн аз дагуулсаар бууж ирлээ. 2-ын тоо. Энэхүү 4 тоогийн дараагийн дагуу та бүхэн азийн дугаараа болгосон байх юм бол 150,000 төгрөгийн азтан болж байна. За тэгвэл 5 дахь тоо 7 гэсэн тоо байна үзэгчтэй. 7 гэсэн тоо байна. Ингээд та сая 500,000 төгрөгийн азтан болжээ. За ингээд дараагийн 6 дахь тоо таарчлаа гэхэд та 50 сая төгрөгийн азтан болно. За ер нь 50 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорчгүй юм шиг надад санагдаад байна. 8-ын тоо байна үзэгчтэй. 5 тэг 6 2 7 8 5 тэг 6 2 7 8 ингээд 50 сая төгрөгийн азтан би тодорсон гэдэгт итгэлтэй байна. Ягаад ч юм зүүн бэлгээрээ цаанаасаа тэгж таарад байх шиг байна. За 1-ээс 42-ын хооронд тооны хооронд явагддаг нэвтрүүл 642-ын тоглолт байдаг. Энэхүү тоглолтод бүгд анхаарал хандуулцгаая. 1-ээс 42-ын хооронд та бүхэн тоонуудаа харсан байх. Тоглолтод оролцуулъя. 120 сая төгрөгийн шагналын сантай 642-ын тоглолтод бүгд анхаарал хандуулцгаая. Тоглолт эхлээд хамгийн ихний азийн дугаар гарч ирэхэд бэлэн болж байна. За эдгээр бөмбөгнүүд дундаас таны азийн дугаар хаанч явж иж мэднэ. Энэхүү голын органик самны голын хэсэгтээ ойрхон явж байгаа юм бол за энэхүү таг маань онгоогоод агаараар дээшээ татагдан сорогдоод за тэгээ таны азийн 37 гэсэн тоо гарч иржээ үзэгчтэй. Хамгийн шудраг хамгийн үндэсний хонжуурт энэхүү дотрыг та бүхэн сонгон өөрсдийнхөө азийг нэг үзээрэй. 37 дараагийн тоо 36 гэсэн тоо байна үзэгчтэй. 37 36 за муу ойролцоо тоонууд гарч ирж шүү үзэгчтэй. За 3 дахь тоо 34 гэсэн тоо байна үзэгчтэй. Магадгүй 34 35 36 37 38 гэдээ гараад ирэх магадлал байгаа. Тэгээ бүгдсэн байгаа юм бол та 120 сая төгрөгийн азтан болно. За 4 дахь тоо гарч ирснээрээ та 20,000 төгрөгийн азтан болно 642 дээр. 4 дахь тоо 15 гэсэн тоо байна үзэгчтэй. 15-ын тоо байна. 37 36 34 15. За
5 дахь тоо гарч ирж байна. За гайхалтай мөн миний бас бодсноор гарч ирж байна. 38 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 38. За ингээд 900 мянга төгрөгийн наадсан тодорч байна. За одоо 39 гараад ирвэл одоо гайхалтай. За тэгсэнгээ 18 гэсэн тоо байна үзэгчтэй. 18-ын тоо байна. За ингээд 37, 36, 34, 15, 38, 18 гэсэн энэ тоонуудыг та бүхэн азын дугаараа болгосон бол баяр харгалцахгүй дараад харгалцахгүйгээр та 120 сая төгрөгийн наадсан болж байна. За тэгвэл дараагийн бонус тоо маань 27 гэсэн тоо сонгогдсон гарч ирж байна үзэгчтэй. 27-гийн тоо гарч ирж байна. За ингээд та бонус тоогоо оруулаад энэхүү тоонуудаас нэг тоо дутлаа гэхэд бонус тоогоо оруулаад та 12 сая төгрөгийн наадсан болох жишээтэй. За ингээд 34, 35 байсангүй 36, 37, 38 гэсэн бас дараас нь тоо магадлалаар бас гарч ирж байна. Та бүхэн ч гэсэн энэхүү магадлалыг бас харсан бол ингээд бөглөсөн байлаа гэхэд 4 тоо таарлаа гэхэд та 20 мянга төгрөгийн ядсан болж байна. 5 тоо таарлаа гэхэд 900 мянга төгрөгийн ядсан, 6 таарлаа гэхэд 120 сая төгрөгийн ядсан болох юм аа. За ингээд бүгдээ азыг атгандаа оруулцгаая. Үндэсний лотерей нэвтрүүлгийнхүүдийн дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей